Нартай сартай өдрийн мэндэ. Дараагийнхаа бичлэгийн санааг олцоод энэ дооноог найруулаад бичээд сууж байсан чинь манийхан сувгны савн бүр 30 хүрчлээ шүү. Маш гоё юм өдрөмж авд юм байна. Та бүхнийхээ энэ сайхан итгэлийг алдахгүй төлөө Жарман үцгэн үгүй биш. Жарман гэдгээ амлая. Өнөөдрийн бичлэгийн яригдах 3 түүхийг довчхон бөгөөд тодорхой ярихын сацуу сэрлийг тань өндөр түвшинд хүргэхгүй. Перу улсын нийслэл Лима хот, Япон улсын элчин сайдын яам Морихиса Аоки 1996 оны 12 сарын 17-ны яг энэ өдөр Их наран улсын хаан Акихитогийн төрсөн өдрийн ёслолт үйл ажиллагааг яг энэ газарт албан ёсоор эхлэв. Төрсөн өдрийн ёслолд өргөцсөн хүмүүс бол тэр үедээ л улсдаа томдоо тооцогддог бизнес эрхлэгчид, засгийн газрын гишүүд, гадны төлөөлөгчид гэх мэтчлэн өөр янз бүрийн хүмүүс өргөдөж оролцсон байдаг. Нийт ирсэн зочдын тоо 700 болд авжээ. Гэвч ёслолт үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийн амьдралдаа төсөөлж байгаагүй нэгэн хэрэг болсон нь хоолоо идчээ сайхан диско мискотн гээл бодцсон байсан хүмүүсийг хідэн яахаас ч буцахгүй Тупак Амару гэж өөрсдийгөө очилж Перу улсдаа олондоо танигдж онцгойрдог бүлгийн гишүүд угаад авдал руу шумбан орсноор юун дээр диско миско үхсэн. Тухайн өдрийн 20 цаг 20 минутанд манай хэдэн дээрэмчин ничконууд олноорон гараа өргөцгөө олон юм яриул онжгийг нь зад буудна гэсээр гулгаад ороод иржээ. Амьд үлдэх хэсэг нь өөрсдөөс нь биш зөвхөн хэдхэн хүнээс хамаарах дэндүү азгүй бөгөөд харанхуй өдөр хоногуд энэ өдрийн морин цагт эхлэв. Яг энэ үеэс л хэдхэн өдрийн дотор доркио угасан ничконууд 100-100-аар нь хүмүүсийг суллаж эхэлсэн. Голдуу, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгшчүүл, бас үйлчилгээний ажилтнууд гэд өөрийгөө бүрэн хамгаалж чадхааргүй хүмүүсийг суллаж байжээ. Эхэндээ 700 гаруй хүмүүс байсан бол шилэгдэж 72 улсдаа зартай томчуудыг амлан авч үлдээсэн гэдэг. Тэд хэлэхдээ хэрвээ үлдсэн хүмүүсийг авмаар байвал манай 465 бүлгийн гишүүнийг балиар шоронгоосоо гарга эсвэл энэ эдийг чинь цааш нь харуулна гэх шаардлагыг Перу улсын засгийн газарт тавив. Гэвч үүнд тодорхой хариу өгөхгүй удасны эцэст бүр 4 сарыг ардаа орхисон байдаг. Гэхдээ энэ арай л удаан үгүй юу? 4-7 хоног бол яах вэ гэсэн. Харин 4 сар барьцаална гэдэг арай. Бараг тэнд байсан дээрэмчид нөгөө хэдэн нэг гişүүд мишүүдтэйгээ найзууд болохоор цаг хугацаа байгаас тээ тий. Итгэхэд бэрхчгэлээ ийм хэрэг болсон л гээл байгаа юм да. За өргөжлүүлье. Перу улсын засгийн газрын тэргүүн Альберто Фужимори ер нь одоо боли лалруудаа та нарын энэ үйл явдал хэрэг сэтэрлээ гэж бодсон уу эсвэл өөр нэг дарамт ирсэн үү? Дээрэмчидтэй дээрэмчин шиг үзнэ гэсээр манай эдийн тавьсан шаардлагыг эцсийн мөчөд хангахгүй гэж аманд нь майр том салавч өмхүүлснээр сүрсэн базаа хэрэг ихэлснээс даруй 4 сарын дараа нэг юм эхэлжээ. Энэ өдөр болвоос 1997 оны 4 сарын 22-ны шөнө 3 цагт барьцаалагдсан иргэдийг суллах ажиллагаа эхэлж 140-од гаруй тусгай цэргийн албан хаагчид гар бие оролцож барилгын хонглоор нь нэвтэрч шалан доор нь тэсрэг бөмбөг суйрлуулж дэлбэлээд анхаарал нь бүрэн сарнихад довтлохойг хідэн талаас нь хийж оржээ. Ажиллагааны үеэр нэг хуульч 2 тусгай албаны хүмүүс амь насаа алдаж 14 хэрэгтнийг газар дээр нь нам буудаж хороосноор эцэслэгдэв. Уг хэргийг Перу улсын түүхэнд хамгийн удаан хүн барьцаалсан хэрэгт зүй ёсоор тэмдэглэн үлдээсэн гэдэг. Эцэст нь Тупак Амару гэх бүлэг тэр чигтээ замхран алга болсон байдаг юм. (2004 оны 9 сарын 1-ээс 3-ны хооронд болж өнгөрсөн маш аимшигтай хэрцгий хэрэг болох сургууль барьцаалсан гэмт хэрэг. Зөвлөлт холбоод улсын Беслан гэгдэх жижиг хотын амьдрал эд бужигнаж байсан хичээлийн шинэ жил болох энэ өдөр аав ээж, хүүхдүүд, багш нар гээд зүгээр л нэг сайхан нартай өдөр бүгд л инээд хөрөөр дүүрэн ботхон хөрхөн нүдэндээ баярын нулимстай байсан. Тэр их хүмүүсийн нулимсыг гуниг харуулслаар дүүрэн болгосон. Бүр нэг үхчихсэн хідэн чүрийсэн чичээний салан тусгаарлагдсан зэвсэг түчин гэгдэх нэг зовцсон нэртэй амнаас нь хүртэл жорлон хахалсан олиггүй новшнууд сургууль барьцаалсан хэрэг эхэлжээ. Бүр нэг өөрсдөө хүүхэд байгаагүй юм шиг гайшилтыг иймэрхүү тарьцууд хорвоогийн тосыг хажуу авирганд хөдөлгөж байгаа гэж бодохоор л бүр нэг уур хүрээд ах юм. Тэгээ бүр болоочгүй хитэн 10 хүүхэд ч биш.
1100 хүнийг тухайн Бяцлан гэх жижиг хотын нэгэн сургуулийн зааланд хоол ундчгүй, нар үзүүлэхгүй 3 өдөр 3 шөнийн турш хорьсон гэж байгаа шүү. Бүр нэг хүний үнээр огтхонч байхгүй хүнээ байсан амьсгаанууд байгаа зү тий. Уг хэргийг үйлдэх болсон шалтгаан нь жижигнээс Орос зэргүүдийг татан буулгах, бас тэдний хэрэгт хошуу амаа битгий дүрээд бай гэх шалтгаануудыг Орос улсын засгийн газарт тавьсан байдаг. Даанч тэдний энэ хийсэн үйлдэл буруу газраа буруу сонголтыг хийж хүний ёсонд баймааргүй үйлдэлийг хийж олон зуун жаахан хүүхдүүдийг аав ээж багш нартай барьцаалан авсанд байгаа юм. Тэгэд энэ нэг хідэн үлбис хүүхрнүүд тэр жаахан амьтдыг хаашинч гаргахгүй бүх хаалга нөхсөвийг нь юутай хайдан түгжээд хэнийг ч оруулахгүй хэнийг ч гаргахгүй гэсэн дүрм зохиогоод шаардлага хангах хүртэл нэг ч хүнийг сул тавьж явуулахгүй гэдгээ мэдгцэн. Гэхдээ энэ хэрэг бол яаж ч бодсон төрүүн дээр дурдсан хэрэг шиг сунжрахгүй л дээ. Яагаад гэвэл эн чинь Орос лал руу да. Юугээд л за братан одоохон зэргүүдээ татаад авъя. Танд өөр юу хэрэгтэй мэрэгтэй гэж долгинохгүй. 3 дахь өдөр болвоогүй юу? Здравствуйте чүрээсэн чичэн таваарэ шүд гэсээр хаалгын дэлбэлээд ханын хаг зөхиод орж ирэв. Маш хурдан шуурхай болж өнгөрсөн энэ үйл ажиллагааны үеэр маш олон хүн бэртэж гимтэж хамгийн харамсалтай нь 330 хүн газар дээрээ нас барснаас 186 нь хүүхдүүд байсан гэдэг. Харин нөгөө хэдэн чичэн зэргүүдийг газар дээр нь амийн хороосон ч нэг нь амьд үлдсэн. Тухайн үедээ ёстой Европ Азийг айдас үдэс давтуулсан энэ аимшигт хэрэгээс болж Орос улсын сургуульд аюулгүй байдлын бодлого бүрэн шинжлэгдэж илүү сайжирсан. Террористтэй тэмцэх хуулиа илүү чанга болгож өөрчилсөн. Учир нь гэвээс тухайн үедээ цаазын ялыг хүчингүй болгосны улмаас амьд үлдсэн нэг террористыг цаацалж чадаагүй бүх насаар нь 20 ял өгж байжээ. Тэрнээс болоод иймэрхүү хүний үнэргүй хувинтай уснаас амсах хэрэггүй гаруудыг насаар нь орих ял дэндүү гойдно гэснээс болоод цаазын ялыг тухайн үйлэнд нэмэлт өөрчлөлт хийсэн ч гэж мэднэ. Гүйр нь хэн мэдгүй. Би ямар хуульч биш, сэтгүүлч биш. Зүгээр л нэг бор хоногоо яйдэ гэсэн хүн болохоор хэрээс идэрсэн юмд хил хамаад өрөхгүй шүү. Тэгэд байна штэ тий. Ман чинь нэг юм хэлэхэд дөнгөж эхлэж байгаа нь ялхногоо болохоор алдаа мадаг зөндөөл гаргах бах. Түүнийг минь нутаг нэгтцэн олон та нар минь авахын аваад хаяхын хаяад нэмхийн хэлээд явчаарэ. Ийхүү дараагийн хэрэг маань үс сахландаа баригдсан бусдад өөрийгөө бурхан гэж итгүүлсэн. Хил ярианы бидтэйч хинт чирэггүй жижигхэн бовтой хүний эрхийг уландаа гიშгсэн. Наана бол гигант, цаана бол санамуутай жүтгэр Сиоко Асахар гих нэг балиар гарын үлдэж байсан хэрэгүүдээс хамгийн томыг нь сэдв болгож базнаа. Энэ хүний жинхэнэ нэр нь Жизво Мацумото. Манай Нягцсан бомбогийн хамгийн том гэж яригддаг хэрэг болвоос 1995 оны 3 сарын 20-нд Токио хот метронд болсон маш харамсалтай бас нийгмийг айдас давтуулсан 6000 энгийн иргэд хортож дээр нь 10 гаруй хүний алтай аймыг авч утсан хар бараан өдөр байв. Тухайн үед Нягцсан бомбогийн байгуулсан шашны урсгал болох Аоми Шинрикё зөвхөн надад итэг зөрснийг битгий тоо гэсэн уриандор 1984 онд тус шашны урсгал эхэлснээр өдий хүртэл хүний тархиар наадаж эд хөрөнгийн юучгүй хоосолж эцэст нь бооло болгодог тийм л лалрын урсгал хүчийг авсараа байгаад өдгөө 1995 оны ихээр ганхаж эхэлжээ. Тэгээ хүмүүс жинхнээсээ гэгэрлийн замаа олж эхэлсэн үү яасан. Түүнд итгэхээ болж энэ нэг үхчихсэн хар амьсгааг дагж үснийхээ болтыг хүртэл ламбардчихснаас мөрөөрөө сайхан амьдрах минь гэд аль хэдийнэ итгэж мэдхээ болох тишээ хандаж эхэлснээр Нягцсан бомбогийн хамгийн сүүлийнх нь арга чарга байсан уу тэрнээс илүү байсан уу мэдгүй. Ямар тааж олон нийтийг хамарсан халтлах хийх заван бодол нь урган гарсан байд юм аа. Ер нь тэгээд нэг ярьсан юм аа нилээ хэдэн жил өдөр шүнгүй олонний өмнө хуцаад ахаар чинь нохоо хүртэл туулширт юм байгаа зү тэ. Тэг энэ үйлдэлээрээ олон хүнийг айдас давтуулж өөртөө улам илүү их хүнийг итгүүлж тарих угаалт хийх гэж байсан юм шиг байгаа. Гэхдээ яаж ч бодсон ийм их хүнийг хохироочоод өөрт нь өшөө илүү хүмүүс итгэнэ гэж боддог бас л богинохон бодолтой яргачин байгааз. Тэгээд уг хэргийг үйлдсэн дараахан Японы цагдаа нар энэний цаана ямар хүмүүс байгааг бас өмнө нь энэнтэй адилхан хэргийн сэжүүр яг адилхан болж таарад
Маш эрчимтэй ажиллаж эхэлснээр тухайн хэрэг гарсан он болох 1995 оны 5 сарын 16-нд түүнийг шашныхаа нэг нууц байрны өрөөнд алтцаагаар твтэж байхад нь үстэж гаргаад шоронд нь хийсэн байт юм аа. Гэхдээ түүнийг шүүх хурлан бүтэн 8 жил сунжирсны эцэст 2004 онд цаазаар авах ялыг түүнд өгсөн ч бүр саяхан 2018 онд түүнийг дүүжилж цаазалсан байдаг юм. За тэгээд эцэст нь гэж хэлэхэд урам зоригийг минь улаастал ноцоодог. Үзээтэй үзэгч та нарын минь надад зориулж бичсэн олон олиггүй сэтгэлээр орь залуу насныхаа гал төлийг бадраадаг шүү. Энэ үрдэл төвчээртэй сонсож дуусгасан эгэлгүй энэрэнгүү та бүхэндээ гүнээ эмгэнэл илэрхийлье. Баярлалаа.